我是那个贺建医生啊，是广州现代医院。 Намайг Хөөжэнью гэдэг би Гуанчжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн бага зүслэхийн тасгийн эрхлэгч. Миний үндсэн ажил нь хожуу шатны хавдартай өвчтөнд бага зүслэхийн эмчилгээ хийх. Үүнд креблиац, радио долгионы абляц, радио давтамжийн абляц, мөн цацраг идэвхт үр суулгах зэрэг төрөл бүрийн бага зүслэхийн мэс засал багтдаг. Гол зорилго нь хожуу шатны хавдартай өвчтөнд цаашдын эмчилгээ хийх, өвдөлтийг намдаах, амьдралыг уртасгах юм. Эхлээд богино долгионы абляцийн тухай ярив. Олон нийтэд мэдээлэгдснээр 1997 онд Японы эрдэмтэд анх энэхүү эмчилгээг ашигласан байдаг. Харин манай улсад богино долгионы эмчилгээг 2000-ад оны эхээр хэрэглэж эхэлсэн. Гэхдээ тэр үед хэрэглээний хүрээ харьцангуй бага байсан. Харин креблиацийн буюу хөлдөөх технологиг манай улсад хамгийн анх 1990-ад онд миний багш Шанхай хотын Жонгшан нэмлэгт туршиж эхэлсэн байдаг. Улмаар тэр оноос хэрэглэх болсон. Манай эмнэлэгт 2015-2016 оноос хөлдөөх эмчилгээг ашиглаж эхэлсэн. Намайг эмнэлэгт ажиллаж эхэлснээс хойш харьцангуй их хийдэг болсон. Тухайлбал сардаа 20-с 30, цаашлаад 30-аас 40 хагалгаа хийж байна. Өнгөрсөн жилийн хувьд хагалгааны тоо их байсан, харин энэ жил арай бага байна. Хөлдөөх эмчилгээ нь абляц технологийн нэг төрөл юм. Нарийн тайлбарлал хөлдөөх байдлаар хавдрын эсийг устгадаг гэж ойлгож болно. Абляц хийх технологи нь үндэсний дүрм журмын дагуу өөрийн гэсэн зохицуулалттай байдаг. Үүнийг хязгаарлагдмал эмчилгээний технологи гэж тодорхойлж болно. Хязгаарлагдмал эмчилгээний технологи нь өвчтөнд хамгаалах зорилготой бөгөөд албан ёсны зөвшөөрөл авч хэрэглэх ёстой. Энэ эмчилгээг яаж хийдэг талаар тайлбарлая. Эхлээд бид эмгэг голомтыг тодорхойлно. Хэрэв тухайн өвчтөнд хожуу шатны хавдар эсвэл уушигны, илэгний болоод бусад төрлийн хавдар байвал хөлдөөх аргаар эмчилгээг тохиромжтой гэж үздэг. Улмаар компьютер томографийн хяналтанд ор өвчтний биеийн байдлыг үнэлж эсрэг заалд байгаа эсхийг шалгана. Хэрвээ эмчилгээ хийхэд харьцлах зүйлгүй болоод тусгай хөлдөөх зүгээ хавдарт хүргэж байрлуулна. Дараа нь хөлдөөхийг шахах байдлаар эмчилгээг хийдгээ гэж ойлгоход болно. Одоогийн байдлаар хөлдөөх эмчилгээний хоёр төрөл байдаг. Нэг нь Камбо knife буюу камбо годог. Энэ шингэн азотоор хавдрыг хөлдөөж устгадаг эмчилгээний арга юм. Энэ арга нь Boston Scientific компани технологи бөгөөд олон удаа хийсэн, олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг нэр хүндтэй технологи юм. Нөгөөх нь аргон гелийн хутга бөгөөд энэ нь аргон хийгээр хөлдөөж гели хийгээр дахин халаах зарчмаар ажилладаг. Энэ үед эмгэг физиологийн процесс явагддаг бөгөөд эмчлэх хэсгийн эдэн генет хасах 185 градус хүртэл хөлдөж хасах 180 градус орчим температуртай мөсөн бөмбөлөг үүсдэг. Мөсөн бөмбөлөг нь хавдрын бүх хэдийг бүрэн хамрах ёстой бөгөөд хамармагц тэр даруй хөлддөг. Дараа нь 36-аас 37 градус орчим халуун гел хийгээр хэдхэн минутын дотор дахин халаадаг. Ингэснээр мөсөн бөмбөлөг задарч хавдрын эсүүд устдаг. Ерөнхийдөө хөлдөөх эмчилгээний давуу тал нь эрүүл эдийг бага гэмтээдэг. Цөсний сувгийн тогтолцоо, венийн болон хялгсан судасны тогтолцоог бага гэмтээхгүй. Ялангуяа уушигны эд гуурсан хоолой бүтэц, нарийн гуурсан хоолой хучуур эдийг бага гэмтээдэг нь том давуу тал юм. Хэрв зүгээ нарийн байрлуулж чадвал бараг асуудал гардаггүй. Мөн эдийн нөхөн сэргийлтийн асуудлыг тооцохгүй бол өнөөдөр хийсэн бол маргааш нь ч дахин хийж болно. Учир нь хөлдөөх эмчилгээ биеийн физиологийн үйл ажиллагаанд бараг нөлөөлөхгүй. Мэдэгдэхүйц гаж нөлөө байхгүй. Гол нь зүү тавилт маш нарийн байх ёстой гэдгийг давтан хэлье. Манайх шиг нарийн ажил бол гаж нөлөө байхгүй гэсэн үг. Аюултай байрлалт хийхэд мэдээж хязгаарлалттай. Мөн бүх тохиолдолд хөлдөөх эмчилгээ тохиромжтой биш. Энэ бол арга зүйн асуудал. Ямар тохиолдолд хийх, ямар тохиолдолд хийхгүй эмчил шийднэ. Аюулгүй эсхийг сайдар тооцох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хийж болно. Жишээ нь хүзүүний, уушигны, хөвлийн хавдар гэх. Хөндийн эргэнтэнд хийж болох хэсгээр хэлэхэд нойр булчирхайн, бөөрийн дээд булчирхайн, давсаг, түрүү булчирхайн хавдар, мөн яс булчингийн, цээжний хан, хөхний хавдард ч хөлдөөх эмчилгээ хийж болно. Хамгийн гол нь хавдар нь ганц голомттой бол бүгдийг нь эмчлэх боломжтой. Хэрвээ энэ нь үсэрхийлсэн хавдар бол дан ганц энэ эмчилгээг ашиглахад хэцүү. Жишээ нь бүдүүн эзний хавдар элэг рүү үсэрхийлсэн тохиолдолд элгийг эмчилсэн ч бусад хэсэгт хавдар байхгүй гэж баталж чадахгүй шүү дээ. Тиймээс химийн эмчилгээ хийх нь зүйтэй.